Би говь нутгийн унган хүү. Би Энэл нутгийн хаан Элс чолоо уулус эдис ширхэг бүрийг нь өвгөд буурлуудынхаа захиас сургаалаар хайрлаж хамгаалж өсөж хүмүүжсэн хөвгөн билээ. Би Энэл нутагтаа Энэл газартаа мөнхийн харуулн болох тавилантай байж тэ гэж ургилж бодож сүсгэлж явдаг юм. Бид өөр нутаг, өөр эцэг эхийн хүмүүжлэр өсөж торинсон ч гэлээ. Эх орныхоо хөгжлийн ихүүлсэд итгэл сэтгэл, зүтгэл хөдлөмөр хайраар нэгдэж нэгэн гэр бүл болж уурхайчд хэмээн эрхэмлэн дуудуулах азтай бас говьтай хүмүүс. Дөрвөн насны төмүүлэр газар сугалсан бид дэлхийд дурсан сайн сайхныг бүтээ. Биднийг эх орн минь, элгэн сатан минь, ард түмэн минь энэ цагийн эгэл баатрууд гэдэг. Дунд сургуулаа төгсөөд мэргэжлээ сонгох шийдвэр гаргах үедээ би ягаад ч юм уул уурхайн сургуулийг сонгосон юм. Тэр үед зарим ах дүүс минь дэмий мэргэжил сонголоо гэж зэмлэж байсан ч би өөрийнхөө сонголтод итгэлтэй байлаа. Гэтэл сургуулаа төгссөний дараа хүссэн мэргэжлэрээ ажиллах ажлын байр олдохгүй хэсэг яваад ахин сурахаар шийдэж англи хэлний орчуулагчаар сурж давхар орчуулагч хийж амьдралаа залгуулахын хажуугаар салбарынхаа бүхэл байгууллагуудын ярилцлаганд орж ажилд орох хүсэлд бөглөдөг байсан юм. Би олон байгууллагт хүсэлт өгсөн боловч нэгэн ч нааштай хариу ирүүлээгүй юм. Ирээдүйдээ итгэлгүй болж эзэмшсэн мэргэжил минь хинт ч үнэлэгдэхгүй үн цэнэгүй байсан гэж юу гэж шантран олон шөнийг нойргоо өнгөрүүлж билээ. Надад ямар нэг байгууллагаас оронтой гарах эсвэл үнэхээр над шиг хүссэн мэргэжлэрээ ажиллахыг мөрөөдөж яваа олон зуун залуусын хүслийг биелүүлэх шин томоохон төсөл гарч ирдгүүл юм бол энэ мөрөөдөлдөө цэг тавьж итгэлийн галаа унтраахаас өөр сонголт үлдээгүй юм. Залуу хүн гэр бүл үр хүүхэдтэй болно гэдэг амьдралаас хүртэх аз жаргалын хэмжээшгүй хязгаарна гэж би боддог байлаа. Хайртай гэргий өхөөртөн үрийнхээ ирээдүйд би маш их санаа зовж байлаа. Орчуулагчийн орлогоор хэдий болтол гэр бүлээ тэжээх билээ. Яг тэр хүнд хэцүү мөчид миний унтарч байгаа сэтгэлийн галыг минь асаах, миний ирээдүйд итгэл өгөх мэдээг олж харсан юм. За ойлголоо. Таныг ороод иргэнэ. Ингэжл би Эрдэнэс 5 толгой хэмээх том айлын анхны гишүүдийн нэг нь болж шин гэр бүл, шин найз нөхдийнхөө хайрын нэгэн эдсэн болсон юм. За 5 ордын хайгуул бол 1978 оноос эхэлсэн төвхтэй. 78-аас 81 он хүртэл анхны эрэлт эдийн ажлыг одоо доктор Бактер Дэндгоо удирдах явуулсан байдгийн. Үр дүнгийн тайланг бид нар мөн 82 онд бичсэн. Бичлэгийн дүнд ордын нийт нөөцийг 5 тэрбумаар анх тогтоож ирсэн юм. Ингээд дараа дараагийн хайгуулын ажлууд талбайд үргэлжилсэн
88 онд талбайн өмнөд жигэр Бордегийн хэсэгт нийт нөөцийг 1.1 тэрбумаар тогтоосон. 2010 оны 7 сарын 7-ны өдөр улсын хурл 39 дугаар тогтоолыг бас дахиж гаргаад ингээд 5 толгой ордыг эхлүүлэх ажил үндсэндээ 2010 онд эхэлсэн гэсэн үг л дээ. 2010 оноос бид нар гүнд нь улны суулын шулуулга хүртэл бол явуулаад ингээд нийт нөөцийг бид нар 8.1 тэрбум гэж 2024 онд батлуулсан. 2010 оны 8 сард Эрдэнэс Монгол компани ажиллагчид болвол 5 толгой ордоор хөр суулалтын ажлыг эхлүүлсэн байгаа. За өнөөдөр ихт бэлэгтэй сайн өдрөө. Өнөөдөр одоо бидний нэрлэлтэгээр манай монголчуудын өссөн хүлээж байгаа том 5 толгой уурхай анхны нээлт том 5 толгой төсөл маань эхэлж байна. Тухайн үед 1 сая тонны хүчин чадалтай техник эдийн засгийн үндэслэл гэж улсын ажлын төлөвлөгөө батлаад түүнийхээ дагуу анхны капитал тараншаа буюу маркшедрийн улаан шугамаа тавьж ягаад олборлолтын үйл ажиллагаа яг ингэж эхэлсэн. За олборлолтын үйл ажиллагаа маань 2010 оны 8 сарын 27-нд Эрдэнэс 5 толгой гэдэг уурхайг байгуулахад яг өөрийн гэсэн техник байсангүй. Тухайн үед Монголд үйл ажиллагаа явуулж исэн Вагнер Аз, Моннес гэсэн компаниудаас түрээсээр тоногдох хөрөмж аваад Эрдэнэс 5 толгой гэдэг энэ уурхайг эхэлж ирсэн. 365-гээр гисгэ энэ би гарч ирсэн амгаа. Тэр түрээсээ гисгэ түрээсээ бас 984-гээд хоёр гисгэ түрээс ирж ирсэн. 4-5 дамп трикс 50 гэдэг 5 дамптай Вагнераас 2 773 гэдэг бас автобус мод аваад бүгдийн түрээсж яваад тэгээ би анхных нь шим төрсийг ачиж байсан 8 сарын 27-ны өдөр Тухайн одоо хөр суултын ажил дээр ажиллаж байсан манай уурхайн ажлагчид маань бол толгой компаниас Эрдэнэс 5 толгой компанид шилжээд Эрдэнэс 5 толгой компани байгуулагдаад энэ уурхайгаа одоо бие даан авч явсан. Ингээл хамгийн анхны экспортыг бол 2011 оны 7 сард 5 толгой ордын санхин зүг уурхайгаас эхлээд ингээл одоо үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Баялгаар арвин их нутгийнхаа Эрдэнэсийн эзэд бид элбэг хангалуун аж төрөх хувьтай хүмүүс билээ. Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс Монголынхоо ард түмний төлөө энхэн биеийн амрыг хойш тавин их бүтээн байгуулалтын ажилд ханцуу шамлан орсон тэрл он жилүүд бидэнд тийм ч амар байгаагүй. 5 толгой ордыг эхлүүлэхэд бол сорилт маш их байсан. Нэгдүгээр энэ бол дэлхийн хэмжээний том уурхай ажилд эхлүүлэх гэж байгаа учраас том ажил. Эрдэнэс 5 толгой компани бол төрийн хэмжээний компани учраас улс төрийн дарамт шахалт бол маш их. Хүний хөгжлийн санд Эрдэнэс 5 толгой компаниас асар их мөнгийг оруулаад 330 тэрбум төгрөгийг тухайн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг өгөх, ард иргэдэд сар болгон 21 мянган төгрөг олгож явах бүгдийн мөнгө энэ бүх мөнгөний ер нь нэлээд хэсгийг нь олж ирэх үүрэг өгсөн учраас бид нэр үйл ажиллагааныхаа масштабыг бол маш өргөтгсөн. Өөрөөр хэлэх юм бол 1 сая тонноор эхлэнэ гэж хэлсэн компани маань эхлээ зүүн танхи дээр дараа нь баруун цанхийнхаа хэсэг дээр 15 сая нийт одоо нэг 30 орчим саяыг олборлдог. Тийм одоо 2 том уурхай байгуулна гэсэн том зорилгоор ингээд давхар ингээд эхэлсэн байна. Тэгээд тийм их хэмжээний мөнгө олох компаниудтай бид нэр хэлэлцээ уулзалт хийж эхэлсэн. Хятадын төрийн өмчт одоо хамгийн том компаниудын нэг болох одоо Chanelco худалдаа хариуцсан Chalco компанитай уул уурхайн түүхэнд бол одоо хамгийн том тооцогдох гэрээг бид нэр 2011 онд 7 сард байгуулаад тэгээд 7 сард уурхай маань одоо анхныхаа экспортыг хийсэн. 250 сая долларыг бол бид нар урьдчилж авнаа Эрдэнэс 5 толгой компани. Ойрын 2-3 жилдээ багтаж олборсон нүүрсээ нийлүүлээд тэгээд урьдчилж авсан мөнгөө бол төлж гүйцэнэ гэсэн. Ингээд ийм гэрээ хийгээд бид нар нийлүүлэлтээ хийж эхэлсэн. Гэтэл 2012 оны сонгуулийн өмнө дахиад 100 сая долларыг яаралтайгаар хүний хөгжлийн санд оруулах хэрэгтэй байна гэсэн үүргийг одоо засгийн газар сангийн яамнаас өгж биднийг их шахсан л да.
Тэгээ тийм хэмжээний мөнгийг бид нар бас л нүүрснийхээ урьдчилсан борлуулалтаар л олох боломжтой байсан. Ингээд Чалкогоос дахиж 100 сая $100 буюу 350 сая $100 бол одоо нүүрсний урьдчилсан борлуулалтын хэлбэрээр авч ирсэн юм. Гэхдээ бид нар тухайн үед зүүн санхтаараа бол Чалко компанитай гэрээ байгууллаад одоо нүүрсээ уучиж борлуулад ингээ явж байгаа боловч баруун санхигаа уурхайг одоо бол Тээзүүг нь батлуулаад 12 сарын намар эхлүүлсэн байдаг. Тэгээ одооны энэ одоо Монгол улсын эдийн засгийг одоо нуруундаа үүрсэн Монголын хамгийн том компани болох Өв таалга нь бол тухайн үед ингэж нээгдэл ийм замыг туулаад явсан байдаг. Бано. Бано. За хөөний ач. Бид хоёр харин нэмлэг твтсэн байна. Манай айгу муухай нүд. Шүнжэнгөө уллаа. Чи яаралтай чөлөө аваад ирэх боломжгүй юу? За би чөлөө аваад очихыг бод. За. Бид заримдаа гэртээ очилгүй сар орчим ажиллаж 7 хоног нь л гэр бүл үр хүүхэд аав ээждээ анхаарал тавих багахан хугацааг гаргадаг байлаа. Гэхдээ бид нийт монголчуудын гэрэлт ирээдүйн төлөө хөлс хүчээ урсгаж байгаагаа бат итгэлтэй мэддэг байсан болохоор тэрл цаг хугацааг зовлон биш жаргал гэж бодон залуу насны эрч хүчээр туулж өнгөрчээ. За та бүхэн өнөөдөр сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. За бид бүхэн 21-д 7 гэдэг оростроор ажилладаг. За тэр амралтын маань 7 хоногийн маань 2 өдөр нь замд явж таардаг. Тэгээ захиргаа үйлдвэрчний эвдэл маань ингээд хоорондоо ярилцаад хамтын хэлэлцээр түрээд энэ оростроос эхлээд бид хүн 14 гэдэг орострод албан ёсоор шилжиж байгааг ингээд хэлье та бүхэндээ. Цаг хугацаа орсхийн хэрэг байгууллага маань өргөжин тэлж бид өнөр олуулаа болсон юм. Ажлын бүтээмж хэд дахин нэмэгдэж тэр чинээгээрээ бид эх орныхоо эдийн засагт үн цэнтэй хөрөнгө оруулалтыг тооч байлаа. Долоо хоног амардаг байх нэг хоног нь ирж очдог таардаг байсан гэж 5 хоног л бидний бүх ажлыг амжуулсан шүү дээ. Одоо бол яг 14 хоногтой тэгээд очиод сайхан ажиллаа зохицуулаад амжуулчаа тэгээд ирж байгаа да. 7-21 байж байгаа сүүлдээ 14 болсон бид нар маш их баяртай байж. Тэр шийдлийг манай үйлдвэрчний хаанаас ингээд захиргаан тавьж байгаа юм чи. Яагаад гэвэл энэ залуу хүмүүс гэр бүлтэй байх нэг энэ хооронд ингээд ар гэрийн амьдрал энэ зөвхөн ажил дээр ингээд гадагтаад байна. Энэ байдлыг зүс тухайн үед нөлөөлсөн. Тэгээд энэ бүхнийг нь хүлээж аваад тэр шийдвэрийг гаргасан одоо манай Батцуур захирал энэ бол Монголын уурхайн түүхэнд хамгийн анх эрдэс таван толгой энэ орострол руу шилжиж ажиллаж байсан. За 2012-аас 15 оны хугацаанд намайг одоо энэ тус компани гүйцэтгэл ажиллаж байгаа хугацаанд бол нүүрснүүн дэлхийн зах зээл дээр ялангуяа хятадын зах зээл эрс унсан. За компани санхүүгийн байдал нүүрсний үнийн уналтаас болоод эрс хүндрэлд орсон ийм үе тохиолсон. Тухайн үед нүүрсний үнийн дундаж үнэ нь $70 орчим байснаар гэрийн үнэ хятадын зах зээл дээрх одоо үнийн индексийн уналтын дагуу сүүлдээ 12 онд 13 оны дундуур бол ерөнхийдөө бүр дооцогтой тулсан 13 онд нүүрсний үнэ бүр $20-30 хүртэл байсан. Энэ үед бид нар компаниг одоо зардлыг нь нэмж үйл ажиллагааг нь одоо зөв хэмжээнд үргэлжлүүлсэн үр дүнд ямар ч байсан алдагдaltaй үйл ажиллагаа явуулаагүй. $20 хэдэн зарж байгаа ч гэсэн $2-3 ашгийг тоонд тутмаас нь олж ирсэн. Яаж болсон бэ гэхээр $60 байсан зардлыг 18-20 доллар хүртэл одоо буулгах чадсан. Хамгийн гол зардал буулгасан арга нь болохоор зэрэг цагаан хадыг хаасан явдал байсан. Цагаан хадыг хаагаад нүүрсээ тэндээ дамжиж ачиж буулгахгүйгээр шууд уурхай дээрээ хүний гайл байгуулад 14-өөс эхлэн шууд ачуулж эхэлсэн. Ингэхдээ бол зардал одоо ер нь тоон тутамдаа бараг $20 хэмнэгдэж байсан. За үүний үр дүнд бол одоо хамгийн хүндрэлтэй энэ 3 жилийн хугацаанд бол энэ компани ямар ч байсан алдагдaltaгүй ажилласан юм аа. Хямралын үеийн тэр цаг мөчүүдийг ч бид бас хүндхэн туулсан юм. Ажилчид маань хэдий сахилга бат сайтай
Анхаарал болгоомжтой байсан ч гэлээ компанийн уналт тэднийг маань тойроогүй юм. Хямралын улмаас нийт ажилчдын тодорхой хувь нь сул зогсолт хийж багахан хүний хүчээр ажлаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Бид ард түмнийхээ өмнө Монгол улсынхаа өмнө өндөр хариуцлага үүрч байгаа. Тийм ч учраас бид өвдөж байсан ч мөлхөөдч болов ажлынхаа ард гарах үүрэгтэй хүмүүс. За тэгээд эдийн засгийн хүндрлийн үед бол ерөнхийдөө тэгээд мэдээж нь бол үрдийг байдаг төр зүрх байдаг. Ийм үед бол одоо Хөгжлийн банкнаас одоо бидэнд багагүй хэмжээний зээл олгож энэ одоо олгосон зээлээр бид тоног төхөөрөмж одоо хөдөлж авч үйл ажиллагаагаа идэвхжүүлж өргөжүүлж ингэж ирсэн. За дээр нь одоо түүнээс компани анх байгуулагдахдаа дотоодын Монголын одоо өөрийн арилжааны банкудаас голом тултаагдаас их хэмжээний зээл өндөр хүнтэй авсан байсан. Тэр зээлийг одоо төлөөд тэр зээлийнхээ одоо оронд нь бид нар Хөгжлийн банкнаас бага хүнтэй урт хугацаатай энэ зээл авсны үр дүнд бол энэ хүндрэлийг давахад бол одоо их гол үр дүн болж байсан гэдгийг онцолж байна. 2013 оны 3 сард баруун цах ашиглалтанд орсноор үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх санхүүгийн их үүсвэртэй болж цаашдаа ирээдүйн манай компани хөгжил дэвшилд онцгой ачлал бүгдэлтэй зүйл болсон юм аа. Зүүн цанхаас бол Чалка зөвхөн өрөндөө тодорхой хэмжээний бага хэмжээний нүүрс нийлүүлдэг. Нийлүүлэхдээ Чалкала яриа хэлцээ явуулаад танах гэрээндээ өөрчлөлт оруулж одоо үнэ нэмэхгүй бол бид алдагдaltaй нүүрст нийлүүлэхгүй. Заах гэрээнд бага хэмжээний нэр төдий цөөхөн бага тооны нүүрст нийлүүлсэн болцоход баруун цанхаа яаралтайгаар нэмбэд баруун цанхаас гарсан нүүрсийг одоо бус компаниуд чөлөөтэй зарж эхэлсэн. Чалканд ямар ч одоо гомдол гарах маргаалдах ирэхгүй байсан. Энэ давуу байдлаа ашиглаад баруун цанхаас тодорхой хэмжээний ашиг олж эхэлсэн. Өндөр үнээр Чалкаас хамаагүй өндөр үнээр зарж эхэлсэн. Тэрнээс олсон ашигаараа одоо бусд үйл ажиллагаагаа зүүн цанхыг санхүүжүүлээд зүүн цанхын олборлтыг нэмэгдүүлээд байсан. Зарахгүйгээр. Ягаад гэвэл үнэ өсөхийг хүлээгээд. Одоо яг үнэ өсөөд 15-6 онд орэхдоо бид нар 4 сая 5 сая шахуу тонны нүүрсний овоолготой байж байсан зүүн цанх дээр. Тэрвэрээ шууд зарахтал одоо Чалкыг өөрийг одоо хөлдөлгөл өрийг зарах юм боломжтой болчихсон байсан. Тэгээд зардлаа амих ажиллагаа давхар явуулсан. Үүний үрд бол баруун цанхаас үед бид нар үйл ажиллагаа болж игдэж ашигтай илүү ашигтай ажиллаж эхэлсэн. Чалкогийн урьдчилгаа төлбөрийг там нүүрсээр барагдуулж агаад 2017 оны 4 сарын 5-ны өдөр хамгийн сүүлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 47.5 мянган долларыг яг бэлэн мөнгөөр Чалка руу шилжүүлж исэн түүхэн том үйл явдал болж ирснийг бол одоо тодгон санаж байна. Энэ уул уурхай тэр дундаа энэ нүүрсний хордын үйл ажиллагаа бол ерөөсөө тээвэр логистиктэй төвлөрч явж идэг. Яагаад тэгэхээр нийт зардлын бараг 50-аас дээш хувь зөвхөн тээвэр логистикийн зардалтай гардаг. Тэгэхээр энэ тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхээр зорж хэрэгжүүлсэн төмөр замын төслүүд бол энэ бол онцлог төслүүд байсан гэж хэлж болно. Мөн төмөр замын төслүүдийн хэрэгжих эхлэл нь 18-19 оноос эхлээ тавиад засгийн газар улсын хурлын тогтоол шийдвэрүүд нь гараад ингээд судалгаа хийгээд хэрэгжүүлээд явсан байгаа. Ялангуяа одоо өнгөрсөн хугацаанд бид зөвхөн хилийн нэвтрүүлэх чадвараас хамаарат одоо нүүрсээ олборлсон боловч одоо экспорт нь гаргаж чаддгүй нөхцөл байдалтай байлаа шүү дээ. Тэгэхээр хил олборлтын төмөр замд ашиглалтанд орсноор 20 орчим сая тонн нүүрсийг бол бид нэмэлтээр экспортлох боломж бүрдүүлж харж байгаа. Одоо биднээс энэ сүүлд бүтээн байгуулсан энэ хоёр чиглэлийн төмөр зам нийтдээ 810 гаруй километр ийм үндэсний компаниуд бүтээн байгуулж одоо Монгол улсын энэ төмөр замын шүлжээг бол тэлсэн ийм томоохон бүтээн байгуулалт болсон. Монгол улс шинэ коронавирусын халдвар илэрсэн дэлхийн 111 дахь улс болж бүртгэгдлээ. The COVID-19 outbreak has been declared. 제품 이런 것들이 상당히 빈약한 상황이기 때문에 Дэлхийн коронавирустай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өглөө. COVID-19 pandemic sent the country into lockdown. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан ч сар дахлаас болж ажиллах хугацаа маань сунхын зэрэгцээ. 100% гүйцэтгэлтэй ажиллана гэдэг хэний ч ой тоонд багтамгүй хүнд даалгавар.
Гэхдээ бид тэр цаг хугацааг мөнгөд биш гэдэгт итгэл дүүрэн байсан болохоор бүгд л өдөр шөнийг ялгалгүй зүтгэж ажилласан юм. Өөрийгөө 2-3 хүний дайтай бодож, нөхдийнхөө өмнөөс, гэр бүлийнхэн өмнөөс хүлээсэн үүргээс ахиж гадны компанитай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд алдаа мадаг гаргахгүй төлөө чадлаараа хичээж байлаа. Ард минь их орон Монгол хүн бүрийн амьдрал яваа болохоор энэхэн хугацааг шүд зунд хийсгээс өөр аргагүй байлаа. Компаниг нэлээд жигдээд биднээс том төслүүдээ ч гэсэн хэрэгжүүлээд явж байгаа үед мөн ковид таарсан. За ковидын үе бол дараачийн том сорилт байсан гэж би өвдө үзэж байгаа. Хил бол бүр цэвэр яг 2 сар орчим бүр хаалттай байсан. За бос үед нь бол дандаа хязгаарлалтай нэвтрүүлэлт хийх зарчмаар одоо ингээд өмнөх экспортын хэмжээ бол эрс багасаад эхэлсэн байгаа. За энэ хүнд үед бол нийтдээ нэг 700 хоног бол манайх яг тээвэрлэлтийн хязгаарлалтай, борлуулалтын хязгаарлалтай ингэж ажиллаж ирсэн. Ковид бол үнэхээр хүнд. Яг нь бол биднээс хамгийн ихтэй баг 2 сар болоод нэг удаа ээл сольсон хамгийн хол нь бол за хамгийн багадаа хэд 45 хоног ажиллаж иж ингээд ээл сольж исэн. Яг тэр тахлын үед ч манайхаас ер нь тасралтгүй үйл ажиллагаа явагдсан шээ. Ер нь харьцангуй халдвар хамгаалтаас сайн хамгаалж чадсан нийтийн юм үйл ажиллагаа зохион байгуулах хоол унднд ч гэсэн тэгэж ордоггүй байсан да. Юм тустай хүн зөөрийнхөө хоолоор хооллол тэгээд техниктэй тустай очиж ажил өргөө гүйцэтгээл тэгэл явдаг гэсэн. Уучлаарай инженер орж болох уу? Ор. Инженер биднэрт хүсэлт байна. За залуучууд одоо ямар ч боломж авахгүй. Удахгүй дараагийн ээл солигдно. Тэр бол жахаан цэцч. Уучлаарай инженер. Бид нар ч гэсэн хүн шүү дээ. Бүгд л сэтгэл санаа, бие махбодороо ядарч туйлдсан байлаа. Хэдий бид чадлаараа хичээж зүтгэсэн ч гэлээ. Удаан хугацааны амралтгүй ажлын өдрүүдэд ихэнх маань ядарч, ажлын ачаалал дааж чадлагүй сөхөрч байлаа. Уурхачид хугацаанд ажилласаа буухыг шаардсан нь удирдлагуудад ч ер нь бүгдэд маань хүнд цохилт болсон юм. Ингээд л бүх зүйл дууслаа гэж бодож байлаа. Хүний амьдралд унаж босох буруу шийдвэр алдаа мадаг гаргах үе байдаг. Алдаа гаргадгүй хүн ч гэж хаа байх вүлээ. Гэхдээ алдаагаа засаж дахин алдахгүй төлөө зүтгэж яваа хүмүүс хайр татам байдаг. Би залуусаа буруудахгүй. Нэг талдаа тэдний маань зөв байсан ч байж магадгүй. Төрхөн зуурын энэхүү хүндхэн цаг мөч бидний нөхөрлөлийг улам бүр баттгаж бидний зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийг урьдчилсан юм. Манай уурхачдын одоо тэр ажилтаа хандлагууд энд байгаа үүргээ гүйцэтгэж байгаа байж гэдэгс үнэхээр яг тэрнийг одоо давамтлаа биднээс одоо эх орныхоо одоо ганц орж байгаа долларыг бол одоо биднээс хийжсэн эрмэлзэлээр бас энэ тухайн хүнд нөхцөл байдаг бол ингээд авсан. Цар тахлын хүнд үе дуусч бусад маань эргэн ирснээр бид дахин элэг бүтэн болж
илүү үр бүтээлтэй ажиллах эрч хүчээр зэмлэгдсэн юм. Ногд ашигтвал санхүүгийн жил дууснаас 50 хоногийн хугацаанд бол бид ногд ашиг олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар зарладаг. За зарласны үр дүнд нийт цэвэр ашигын хэдэн хувийг нэг ч хугацаанд хэдэн хувьд ногдох вэ гэдэг бол заавал тооцоолол хийгээд ногд ашигыг бол тараадаг байгаа. 2017 оны санхүүгийн жилийн үр дүнгээр бол ашигтай ажилласан. За ингээд одоо цаашлаад энэ компанийн хувьцааг эзэмшижсэн ард иргэдтэй Монгол улсын байгалийн баялагын үр өгөөж буюу одоо ногд ашигыг хуваарлах болцоо боломжийг бүрдүүлэхэд бас хувь нэмэр оруулсан гэж бодож байдгийг. 18-19 онд бол анх удаа 19 он тохиолбол 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой 1 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад ковидын үед нөгөө 20 онд иргэдтэй ногд ашиг тарж ирсэн. Нийтдээ 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй 180 тэрбум төгрөгийн ногд ашиг тарж ирсэн. 2024 оны цэвэр ашигын үзүүлэлтээс компани Монгол улсын 3.5 сая иргэн буюу 1002 хувьцаатай нэг иргэнд 350 төгрөг. За нийтдээ 1 их 80 төгрөгийн ногд ашиг тараасан байдаг. Компани дээр их хурл засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж исэн 9.3 их 80 төгрөгийн төсөв төртөгтэй 10 томоохон төслөөс. Ямар ч уулуурхайн орд газрыг ашиглалтанд оруулаад олборлтыг хийхдээ энэ анхан шатны энэ баяжуулах үйлдвэрүүд бүх шаардлагатай байдаг. Энтэй холбогдвол нүүрс баяжуулах үйлдвэрээр гарсан бүтээгдэхүүнийг чулуутах хэсгээс нь салгаад шууд экспортод оруулж байна л гэсэн үг. Үндсэндээ бол бид олон жил ярьсан та одоо 2013 онд орох ёстой байсан баяжуулах үйлдвэрийг бол өөрсдийн одоо хүч бололцоо одоо санхүүгийн одоо нөхцөл байдлаас шалтгаалаад 2024 онд бол ашиглалтанд оруулсан. За одоо уг үйлдвэр бол үйлдвэрийн одоо бүрэн хүчин чадалтай орох одоо бэлтгэл ажлуудыг хангаад 2026 оноос эхлээд бол хүчин чадалтай бүрэн хүрнэ гэсэн тийм төлөвлөгөөтэй ингээд ажиллаж байна. Биднээс өөрсдөө баяжуулах үйлдвэртэй болоод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ирэхээр юу болж байна вэ гэхээр биржээр дамжуулаад биднээс шууд эцсийн хэрэглэгчтэй харилцаад борлуулах боломжууд бий болсон. Одоо энэ ч харилцаанууд одоо эхлээд явж байна. Ингэснээр бид нар одоо бүгд наримд хятад ард улсын зах зээлийн гүн рүү буюу бусад улсын тухайлбал Австралийн өндөр чанартай нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээгээр зарах болцоо боломж одоо бидэнд бүрдсэн байгаа юм. Эдгээр төслүүдийг ковидын үед нөгөө компани мөнгөгүй болох үедээ тасралтгүй санхүүжүүлэхийн тулд дотоодын зах зээл дээр 769 тэрбум төгрөгийн бонд гаргаад тэр бондороо санхүүжүүлээд явж исэн үе байгаа. Борлуулалтын орлого уурхай хүчин чадлыг боломжит бүх хэмжээгээр нэмээд тэгээ ковидоос өмнө бол дунджаар нэг 10 сая тонн олборлж борлуулдаг уурхай байсан бол өнөөдөр бол жилдээ нэг 30 саяг олборлоод борлуулцдаг Монголын одоо нэг номерын компани бас. Бүгд найрамд Монгол ард улсын засгийн газарт эрх олох тухай хууль гэж 1991 оны хууль бий. Энэ хуулийн хүрээнд онцгой дэглэм тогтоож засгийн газрын онцгой бүрийн эрх төлөөлөгч томилж ажиллуулж исэн үед төлөөлөө удирдах зөвлөлийг нь одоо бас ахалж ажиллах үүрэг надад ногдсон. Тэгэхээр одоо дийлэнх хувьцааг эзэмшигч буюу засгийн газар онцгой бүрийн эрх төлөөлөгч томилж ажиллуулж байгаа энэ үед Монгол улсын иргэд
Дийлэнх олонх нь одоо хувьцаа эзэмшдэг энэ компанид үүссэн байсан нөхцөл байдлыг арилгахад бол одоо тухайн үеийн засгийн газрын онцгой бүрэх төлөөлөгч бол одоо бүх хүчээ дайчилж үр дүнтэй сайн ажилласан гэдгийг би бас зориуд хэлье гэж бодож байгаа. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Эрдэнэс давантгай компани дээр онцгой төлөөлөл тогтоогоод 2022 оны 10 сарын 26-наас 2024 оны 5 сарын дуусах хугацаанд ингээд бол ажилласан байгаа. За энэ хугацаанд засгийн газраас онцгой төлөөлөл тогтооход өгсөн хамгийн ихний өөрөөр даалгавар бол Монгол улсад орох валютын орох орсголыг нэмэгдүүл, Эрдэнэс давантгай компани борлуулалтын орлогыг нэмэгдүүл, үйл ажиллагаа нээлттэй ил тод болгох, санхүүгийн сахилга батыг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах ийм үүргүүдийг өгсөн. Тэгэхээр ер нь бол яг энэ нийтийн мөнгөөр нийтэд одоо юм хөдөлж авч байгаа хэлбэр дээр нэгд олон нийтийн зүгээс хамгийн их одоо яригддаг зүйл бол авилга хийх хулаа гэдэг асуудал байдаг. Ийм учраас яг Монгол Улсын засгийн газрын зөвшөөрөлтөөр үе шаттайгаар энэ бодлого ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр бол олон арга хэмжээнүүдийг бол авч ажилласан. Одоо нийгмийн сүлжээ, захин хуудас, за мөн тодорхой дотооддоо хэрэгжүүлж байгаа мэдээллийн системүүдийг ашиглаж бид одоо олон нийтэд нээлттэй. За үүн дээр нэмээд бас төрийн худалдаа авах ажиллагааны одоо захин системээр дамжуулан бид бүх одоо ажиллагаануудаа нээлттэй тавьж ирсэн. За нөгөө талд Эрдэнэс давантгай компаниар байгуулсан гэрээнүүдийг ил тод нээлттэй болгох, олон нийтэд үнэн зөв мэдээлэх энэ асуудлуудыг бол онцгой анхаарч ажиллаад 2022 оны 11 сараас эхлээд Эрдэнэс давантгай компаниар байгуулсан бүх гэрээнүүдийг ил тод нээлттэй болгосон. Дуудлага арилжаагаар шууд арилжаад үнийн нээлттэй одоо энэ байдал нь одоо худалдаа авагч буюу Бүгд найрамдах ард улсын одоо аж ахуйн нэгжүүдэд одоо шударга байдлыг бид илтгэж чадж байгаа гэдэг бол мессежийг маш тодор өгч чадсан. Өмнө тулгарсан энэ сорилтын үед төлөөлөл үүдэх зөвлөл компани тухай Монгол Улсын хуулиар болон Эрдэнэс давантгай компанийн дүрмээр хүлээсэн үүргээ одоо үр дүнтэй биелүүлж онцгой дэглэмийн үед компанийн санхүүгийн болоод одоо энэ бусад үйл ажиллагааны үр дүнг өндөр үр ашигтай байлгахад бас хувь нэмэр оруулж ажилласан гэж бодож байгаа. За мөн одоо зардлын хяналтын үүднээс бол одоо төвчж болох болон одоо хэрэгцээгүй зарлуудыг бол аль болох одоо холбогдох төсөвт батлуулахгүй байх. За нэгжийн одоо өнгөрсөн хугацаануудад хэрэгжижсэн тоо мэдээ дээр дүн шинжилгээ хийх, ингээд энэ одоо төсвийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр холбогдох бүх шатны арга хэмжээнүүдийг бол авч ажиллаж байна. Давталгаа нүүрс ач логистикийн төвд хэн шалгалт хийх чиглэлээр бид өдөрдмж боловсруулан хэн шалгалт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан. Уг 01 дугаартаа өдөрдмжийн дагуу танаалт төслийн хүрээнд дотоод хэн шалгалтыг хийж бид 152 тэрбум төгрөгийн 72 тонны зуршил нутагтлыг илрүүлэн холбогдох үйл ажиллагааг хэн шалгалт хийж гаргасан байгаа. Тэгээд энэ биржийн хууль энэ холбогдох их хурл засгийн газрын компаниг ил тод нээлттэй болгох энэ шийдвэрүүдийн үр дүнд үе үеийн удирдлагууд энийг нь сайн хэрэгжүүлж ажилласны үр дүнд бид нар өнөөдөр ингээд анх удаага 3 тэрбум буюу 10 их найдын борлуулалтын орлого ярьдаг. 4.5 их найдаар цэвэр шиг ярьдаг. Төсөвтөлсөн татварын хэмжээ нь 3.5 их найд буюу нийт төсвийн орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлдэг том хэмжээний компани болсон байна. Эзэмшсэн мэрэгжлийнхээ үр шимийг үзэж ирээдүйдээ санаа зовхгүй амьдрна гэдэг хүн бүрийн энэл насны жаргал гэлтэй. Сайхан хамт олон, сайн байгууллага, сайн удирдлагынхаа хүчээр гэр бүл минь аз жаргалаар дүүрсэн. Нүүрсний экспортоос Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 2023 онд 1.8 сая $аар нэмэгдүүлж ирсэн бол 2024 онд 40% буюу 3 сая $аар валютын орлогыг бол нэмэгдүүлж чадсан үзүүлэлттэй гарсан. За 2024 оны үед бол нийт олборлолт бол 30.3 сая тонн ус олборлоод борлуулалтын орлого бол 10.3 их майд. Энэ өмнөх оны борлуулалтын орлогоос бол 7 пунктээр өссөн үзүүлэлттэй байгаа. За цэвэр ашиг бол 4.5 их найд. За үүнээс бол одоо татварт бол 3.5 их найд төгрөгөөр төлбөр хор хэмжээг бол төвлөрүүлсэн. За энэ бүгдийн ард ямар зүйл хийгдсэн бэ гэхээр бид нэр одоо нэрээ дээшээ өрсөлдөх замаар одоо биржээр одоо нүүрс үнэтэй арилж авах. За холбогдох тээврийг зохион байгуулахдаа
одоо төрийн болон орон нутгийн өмчөөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах хуулийн ерөнхий гэрээний зохицуулалтаар одоо энэ тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжуудад үнээрээ одоо доошоо уралдах замаар энэ одоо тээвэрлэлтийг зохион байгуулж зардлаа хэмжсээр бол энэ хэмжээний одоо цэвэр ашиг, улсын төсөвтөө татвар энэ одоо үр дүнг бол гаргаж ажилласан. За үндсэндээ бол түрүүнд дурдсан те одоо эхэлсэн цагаас хойш 11 их найдын татвар төлснөөс одоо дийлэнх нь бол яг энэ иржийн арилжаанд нэвтрүүлсэн 2023, 24, 25 онод бол энэ татвар хураамжийг бол төлж ажилласан байна. 2025 оны 9-р сар бол энэ Эрдэнэс давталгай компанийн 15 жилийн түүхэнд хамгийн өндөр экспорт буюу 3 сая 219 мянган тонн нүүрс одоо хилээр экспортод гаргасан ийм сар боллоо. За компанийн түүхэнд анх удаага бид нэр Бүгд найрамд Хятад ард улсын зах зээлийн гүн рүү буюу Тянжин орчмын Цаофигян гэж боомт руу одоо нүүрс хүргэж зарлаа. За Эрдэнэс тавталгай компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд алдаатай оноотой он жилүүдийг тулан өнгөрүүлсэн байна. Гэхдээ манай хамт олонны хувьд яг энэ одоо нүүрсний уурхайг одоо онгон тал байхаас нь эхлээд өнөөдөр 30 сая тонн нүүрс олборлдог энэ том хэмжээний уурхай хүчин чадлыг бол эзэмсээд байна. Ер нь бол яг нэг одоо хэсгээс 30 сая тонныг олборлдог уурхай бол дэлхий дээр бас маш цөөхөн байдаг. Тэгэхээр Эрдэнэс тавталгай компани уурхайчин хамт олон бол одоо жилдээ 30 сая тонныг олборлдог, энийг борлуулдаг, тээвэрлэдэг одоо мэргэжлийн хамт олон болж одоо үүсэн хөгжижээ. Эрдэнэс тавталгай компани энэ хөдөлмөрч хамт олон үнэхээр одоо Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа ийм хамт олон дэлхийн хэмжээнд одоо яригдах хэмжээний ийм компани болсон. Эрдэнэс тавталгай компани маань бол улсын төсөвт хамгийн их мөнгө оруулагч, шууд олон дан босаар асар их үр өгөөжийг Монголын эдийн засагт өгж байгаа, айл өрхүүдийн амьдралд тусгуулж байгаа ийм компани болсонд бол их одоо баяртай байгаа. Бидний л анх төлөвлөж исэн яг л тэр зүйлд одоо хүч эхэлж байна л гэж бодож байна. Энэ ордоос Монголын ард түмэн үеийн үед олон үе дамжин олон жил одоо энэ үр ашгийг нөхөртөж одоо улс орноо хөгжүүл ард түмний иргэдийг одоо иргэдийн амьдралыг сайжруулах ийм одоо боломжтой ийм ордоо. Дэлхийн хэмжээний уул уурхай болтол зүтгсэн хамт олондоо үнэхээр талархаж явдаг илэрхийлье. Ер нь бол гаан хувь захирлах эхлэхэд бол та нар биенийг танихаа байтар тийм олон одоо проекттай болно гэж тэр нь одоо бол биелж байна. Ковшд нүүрсний орд нь ганцаараа л байна шүү дээ. Уул нь ордууд бий. Гэхдээ энэ орд шиг ийм олон төрлийн маркны нүүрс агуулж байгаа юм орд их цөөхөн харагддаг юм да. Мөн цаашдаа одоо Эрдэнэс тавталгай компанид ажиллаж байгаа 1800 гаруй албан хаагчдын ажлын байрны доктортой, найдвартай энэ зүйл дээр бол бас удирдлагын зүгээс бол онцгой ач холбогдол гэж ажиллаж байгаа. Дэлхийн одоо хөгжилтэйгээ хөл нийлүүлэхийн тулд жолоочгүй тээвэр, цахилгаан тоног төхөөрөмжтэй хүний хөдөлмөрөөс хамааралгүй ийм техник, технологи, дээрээс нь бүрэн цахилгаан, конвейер системтэй ийм уурхай болохын төлөө компани бизнес төлөвлөгөө гаргаад ингээд төлөвлөө тэрний хүрээнд хүрэхээр ингээд зорилт тавиад ажиллаж байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чадамжтай мэрэгжсэн боловсон хүчнийг бол бэлтгэсэн. Одоо энэ компани 15 жилийн хугацаанд хийж одоо хэрэгжүүлсэн ажлын хамгийн том аялал юм л гэж харж байгаа. Нийт уурхай ачаад Эрдэнэс тавталгай компани хамт олон үе үеийн удирдлагууд үе үед ажиллаж байсан нийт ахмадууд одоо ажиллаж байгаа нийт уурхайч 15 жилийн баярын мэндийг хүргье. Эрдэнэс тавталгай компани нийт ажиллагчтай 15 жилийн баярын мэнд хүргэж та бүхний гэр бүл хамт олонд нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Уурхайчин хамт олон өдөр шөнөгүй 24 цагаар ажиллаж энэ бүх одоо улсын төсөв, орон нутгийн төсөв энэ үр дүн гаргаж байгаа гэдэг бас бахархалтайгаар хэлхэн зүйтэй хаа. За ингээд Эрдэнэс тавталгай компани нийт ажилтан албан хаагчдаа Эрдэнэс тавталгай компани үүсгэн байгуулагдсны 15 жилийн баярын мэндийг хүргье. Бидний туулсан энэхүү он цагийн товчоо. Цаашид магадгүй хэдэн зуун, хэдэн мянган жилээр ч яригдах, дуурсагдах түүхийн эхлэл билээ. Монгол улс минь хөгжил дэвшлийн оргил хүрч, хүм бүрийн, айл бүрийн сэтгэлийн хойморт аз жаргал, нээд хөөр, баяр баясал,
мөнхөд бадамлаж байх болтугай. Энх цагийн эгэл баатруудаас. Sing